Эх орны өглөө хөтөлбөр студидтэй улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн дотрийн тасгийн эмч буян ишгийг урьж авчирсан байна. Баярлалаа. За өнөөдөр та хоёр илэгний өөхлөлт гэдэг өвчний талаар ярих гэж байгаа. Илэгний өөхлөлт гэж ер нь юу юм бэ? За илэгний өөхлөлт өвчин нь болохоор архины бус шалтгаантай архины шалтгаантайгаас хоёр багтдаг. Илэгний өөхлөлт архины бус шалтгаантай илэгний өөхлөлт өвчин нь болохоор хоёр дахь байдлаар одоо өвчтөн болохоор тэр эмчлүүлэгч болохоор өөрөө ямар нэгэн шинж тэмдэггүйгээр тэгээд эхо онцлогоо биопсийн шинжилгээ ямар шинжилгээн дээр илэгний эсэд болоод өөх тосн тэрэг гэлцрийн хэлбэрээр 5%-аас дээш тохиолдоод тэгээд илгийн дээр эхо дээр болохоор илгийн өөхсөн байна гэж онцлогдож байгаа бол илгийн өөхчлөлт өвчин гэж нэрлэдэг. Илгийн өөхчлөлт өвчин нь болохоор дотроо илгийн өөхчлөлт өвчин, илгийн өөхлөлт, илгийн өөхлөлт өргөсөл, илгийн фиброз гэсэн дөрвөн шаттай байдаг. Тэгээ энэ болохоор улс орон болгонд бол харилцан адилгүй байдаг. Жишээлбэл одоо барууны хөгжилтэй орнуудад Англид 100 мянган хүн дотор бол 29% нь илгийн өөхчлөлт өвчнөд. Японд 1000 хүнд хийсэн судалгаанд ер нь бол тэр илгийн өөхчлөлтийн тоо нь 32-аас 80% хүртэл өндөр. Тэгэхэд бол Америкийн нэгдсэн улсад 32-аас 70 насны хүн 400 хүнээс судалгаа авах 46 оны илэгний өөхчлөлт өвчтөй байсан. Манай Монгол орн болохоор яг илэгний өөхчлөлт өвчнөр бол яг бүр нарийн судалгаа гараагүй ч гэсэн 17 оны байдлаар архины шалгаант илэгний өвчтөйгээр болоод 17 онд болохоор нийт 610 тохиолдол байдаг. Тэрний 460 нь болохоор эрэгтэйчүүд 150 нь болохоор эмэгтэйчүүд байгаа. Шалтгаан юу вэ? Тэр чи одоо зөвхөн арх спиртийн төрлийн хэрэглээтэй холбоотой байна уу? Эсвэл өөр юм байна уу? Шалтгаан болохоор юу байгаа? Таргалалт. Биеийн жин илүүдэл жин тэгээд нэг амьдралын зөв хооллолт, хоолны дэглэм буруу. Одоо нүүрс ус ихтэй хийжүүлсэн ундаа одоо бэлэн гоймон тэгээд янз бүрийн тараас тос те бид нар болохоор дандаа илэг өөхчлөлтөнтэй хөдөлгөөний нөгөө хэв маяг, амьдралын буруу хэв маягаас аль үүсэж байгаа. Таргалалт. Тэгэхээр нөгөө биеийн жингийн илүүдэл гэхээр ерөөсө 30-аас дээш насных нь руу хамаатай болчиход явчихж байна уу? Биеийн жингийн илүүдэл ер нь бол хүний нөгөө насны хувьд бол ер нь 30-аас дээш нас нь бол хамаарч байгаа. Тэгээ биеийн жингийн индекс гэж яддаг. Хүн болохоор яг ингээд хэвийн өөрийнх нь биеийн жин бол одоо өөрийн чинь өндрөөр үржүүлээд эрэгтэй хүнийг 22-оор эмэгтэй хүнийг 21-оор үржүүлээд тэр хүнд байх биеийн жингийн хэмжээ гарч ирдэг. Тэгээ биеийн жингийн индексээр тодорхойлдог тархалтын жинг хэмжээг биеийн жингийн индекс нь болохоор биеийн жингээ өндрийнхэн квадрат хуваадаг. Тэр нь болохоор 18.5-аас доошийнхан бол тэр хүн тураалтай. Хэвийн хүн болохоор 18.5-аас 24.9-ийн бол хэвийн жинтэй гэж үзнэ. Тэгээд 30-аас 35 болохоор тархалтын нэгдүгээр хэлбэр тэгээд ингээд дэше 3 4-р хэлбэргээд 30-аас 35, 35-аас 39, 40-с дээш бол тархалт эхэлж байна гэж үздэг. Тэгэхээр би 1.71-тэй. Миний жин 75 хүртлээр байх хэрэгтэй тийм үү? Тийм. Гэхдээ яг нөгөө би жингээс өндрөөсөө 100 хасаж үздэг штэ тий. Тэгээд сүүлийн үед болохоор чи юу яах вэ? Вийнхэн өндрийг өндрөөр үржүүлээд тэрийг эрэгтэй 22-оор үржүүлэхээр хэвэн байх жинчин гарч ирж байгаа. Бас нэг тийм том яллаар үздэг болцсон байгаа. Тэгэхээр тэр нь одоо дунджаар хэд гэсэн үг юм? Миний одоо бодож байгаа миний одоо метр хэд чи метр 71 70 за 70 метр 70 метр 70 ч одоо квадратаар үржүүлэхээр чинь за метр тэгээ би нөгөө үзэж байгаа хүмүүст л илүү их нөгөө өөрийгөө шууд метр 60-тай хүн бол за би тэд байх хэрэгтэй юм байна. Хуучнаа уламжлалт аргаараач гэсэндээ 100 хасаал энэ бол зөв байна. Үржүүлэхдээ амархан гэж бодчихвол метр 50-тай үнээр бодчих л да тий. Тэгэхээр метр 50 квадрат чинь одоо 20 эд гарна штэ. Тэгээ тэрийг 21-ээр үржүүлэх 40 эдийн хил ч юм уу тийм байх аахгүй. Тэгээд өөрийнхөө хөндөр тохируулаад тэгвэл бараг 110-ыг хасуул болохоор юм шиг тий. Хуучин бол яг дунджаар 100-аар хасчихл болдог гэж үздэг байсан. Тэгээд одоо бол бас нэмэгдээд нь штэ. Тий, нэмэгдээд байна. Тэгээ өөх тосны солилцоо нөгөө буруу хоолтой холбоотой. Одоо эрэгтэй хүнд болохоор бүсгийн тойрог 90-с дээш, эмэгтэй хүнд 80-аас дээш байх юм бол тархалт эхэлж байна гэж үзнэ. Тэгээд нөгөө хүнд чинь их нэгтралтай, бага нэгтралтай сайн өөх тос гэж яддаг байхгүй. Сайн өөх тосны хэмжээ нь эрэгтэй хүнд 40-оос эмэгтэй хүнд 5-аас доош болох юм бол энэ болохоор тархалт эхэлж байна. Ер нь тархалт явж байна гэсэн үг. Одоо жишээлбэл илэг өөхөл
эхлэх хөгжшөнтэй болж байна гэдгийг ямар шинж тэмдгээр хүн мэдэж болох юм. Элэг өөхөрж байгаа шинж тэмдэг болохоор ер нь юу штэ шинж тэмдэггүйгээр бол зүгээр ингээд таргалтай яваад эхоогоор онцлогдож байгаа. Нөгөө нэг шинж тэмдэглэе. Тэрнээс гадна бас ядрах, сулдах, элэгний нөгөө ферментүүдийн идэвхжил өндөр болдог. Ялангуяа элэгний алаад саад тэгээд элэгэн дээр болохоор эхо дээр болохоор элэгний өөхчлөлт гарч ирнэ. Алаад саатын хэмжээ, гам глют трансаминасын хэмжээ бол ихсдэг. Тэгээ тэр үзүүлэлтээр болохоор бас гам хэрвээ бас нэг элэгний өөгчл илэрсэн хүмүүсийн болохоор элэгний нэг хатуурл эхэлж ийн гэсэн шинжилгээнүүд хамруулад хатуурл эхэлсэн байх юм бол 2-3 жилд давтар хянж явах хэрэгтэй. Элэгний үзүүлэлтүүд нь хийм мөртлөө хатуурл эхлэегүй хүмүүсийн болохоор 5 жилд нэг хянж явах хэрэгтэй. Алаад саатын хэмжээ ферментийн идэвхжил нь ихсээд байх юм бол шууд нарийн мэргэжлийн эмчт үзүүлээд шинжилгээнд оруулаад эмчилгээ авах хэрэгтэй. Би жишээлбэл шинжилгээнд орё гэх юм бол хаана орж болох вэ? Энэ шинжилгээ хэр өндөр төлбөртэй байдаг вэ? Шинжилгээ болохоор юу штэ? Бүх албатай юу, ёстой юу? Ер нь бол хүн болгон шинжилгээ жилдээ нэг өгөх ёстой урьдсан сэргийлэхээр тэгвэл нөө манайхан сүйдэл нь амаа барьдаг штэ. Тэгээд жилд болохоор нэг хүн чинь штэ 300 улиралд 165 мянган төгрөгийн онцлогоо шинжилгээг эрүүл мэндийн даатгалаас өн төлбөргүй өгч байгаа. Улиралд 165. Улиралд 165 мянга. Тэгэхээр болохоор өрхийнхээ эмнэлгээс 13 аваад жишээ нь манай эмнэлэг дээр ч амбулаторь цагаа аваад тэгэхэд нарийн мэргэжлийн эмчтэй үзүүлээд бүх онцлогоо шинжилгээнд орох боломжтой. Тий. Одоо элэгний БЦ вирусын эмчилгээ ч гэсэн эрүүл мэндийн даатгалаас үнгүй тоологдоод эмчилгээ нь бас үнгүүгээр эмч нартай хянагдаад явж байгаа штэ. Иргэн Бямбатх шууд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ аваад та нар руу очиж болох юм уу? Чи өөрхийнхөө эмчээс 13-ын аг аваад манай дээр очиход нийлэлтэй. Тэгэхээр жилд бол нэг 500 гаруй мянган төгрөгийн улирал 160 мянга штэ. Тэгэхээр улирал 160 чинь 4-өр урчгаад 700 юу лээ? 600 идэх юм шиг. Тийм 600 идэх юм болж байна. За тэгэхээр ийм боломж бол биднэрт байна. Тэгэхдээ наана нь өмнө өрхөөр юм уу эсвэл дүүрэг дээрээс тэр өрхөөсөө л авчиж байна. Өрхөөс авчиж болно тийм. За одоо илгэн өөхлөлттэй байгаа. Аль хэзээ тэрийг мэдж байгаа оншоо тодорхой болгоцсон хүмүүс яаж амьдрах хэвтэй юм? Юу идэж уух, юу идэлж хэрэглэх, юу эсвэл яах хэвтэй юм? За, илгэний хэрэг өөхчлөлт яасан бол эхлээд болоо амьдралын хэв маяг өөрчлөнө. Одоо дасгал хөдөлгөөний жишээ нь 7 хоногт 20 минутаар 5 удаа хийх юм уу. Тэгэд идэж ууж байгаа хоол хүнсэндээ бол тэр түрүүний хэлээдсэн хансан өөх тостой хоолунд идэхгүй. Заагаас ханаагүй нүүрс төрөгч тийм хөнгөн шингэн хоолундуудыг ногоон хоолуудыг хэрэглэнэ. Тэгээд бол эмчийн хяналтанд байнга байна. Тэгээд витамин эмчилгээнээс болохоор одоо нөгөө омега 3 гэж байгаа шүү дээ. Омега 3 ууж болно, витамин Е ууж болно. Витамин Е нь болохоор нөгөө хоногийн тун 800 идэг. 800-таар уухаар бас нөгөө төрөө уучраа хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг учраас 400 мянган эднээс дээр өдрийн тунгаа аваад 96 7 хоног уу 2 жил ууж болно. Тэгээ ер нь эхоогоор байнга ингээд элэгний өөгчлөлтийнхаа зэргийг хянуулаад явж явах хэрэгтэй. Тэгээд элэгний өөгчлөлт нь ингээд ангаараа байна уу, хосолсон байна уу гэдгийг бас ялгахын тулд архины хэрэглээ. Жишээ нь одоо эрэгтэй хүн бол хоногт 40 г, эмэгтэй хүн 20 г-аас дээш илүү хэрэглэж бол архины хэрэглээ. Архины шалтгаалт элэгний өөгчлөлт өрсөлдөл явж гинэ гэж үзэж болно. Тэгээд бас босод нөгөө вирусын халдвар, эмийн шалтгаан элэгний өөрчлөлт, аутоиммун шалтгаан элэгний өөрчлөлтөөс бүгдийг ялгаж эмчийнхаа хяналтанд байх хэвээр. Тэгээд нөгөө статины бүлгийн юмнуудыг бас хэрэглэн. Тэр нь бол өөх тосны элгэн хоригдлоод байгаа тэрийг хэлсрээдээ задлж өгдөг юмнууд байгаа. Тэр нь болохоор бас 2 жил 20-40 мг-тай статины бүлгийн автостатины бүлгүүдийн юмнуудыг бас хэрэглэж өгнө. Хэрэгдэд явж байгаа. Тэгээд бас нөгөө элэг хамгаалах юмнуудээ элэгний үйл ажиллагаа алаад цасаад өндөр байх юм бол алаад цасаатайхаа превентив идэвхжлийг бууруулах хэмжлэгнүүдээ бас цөс хөөх хэмтэйгээ давхар хэмж байгаа юм. Эссенциалны пост бид гэж байгаа. Тэр нь болохоор бас эссенциалын ууж хэрэглэснээр болоод яхаа хяналтанд бол элэгний өөгчлөлт нь ингээд багасж байна гэсэн тийм судалгаанууд бас байгаа. Боён шиг хэмжээ баярлалаа. Тэгээд та бүхэн ярилцлагаас хүмүүс бас тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл авсан баг. Тэгээд бүгд амьдаа хайргүй хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн тодорхой алхмуудыг хийх байх гэж найдаж байна. Та бүхний ирээдүйн ажилд амжилт хүсье. За баярлалаа.
эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.